Сая бидний яриа эхлэхээс өмнө та бүхнээс асууж байсан. Ямар асуулт байна? Ямар сэдвээр одоо төвлөрч яриул зүгээр байна гэсэн. Тэгээд хүүхдүүд бол яаж амжилтанд хүрсэн бэ гэж асуусан. Тэгэхээр би юуны төрөнд зүгээр яаж амжилтанд хүрсэн нь бол би сайн мэдэхгүй юм л да. Тэгээд би яг өнөөдөр амжилтанд хүрсэн үү хүрээгүй гэдгийг одоо та бүхэн л сайн дүгнэдэг баг. Гэхдээ миний зүгээр өнөөдрийн энэ байр сууриндаа хүрсэн байгаа байдал тэр талаараа нэг тодорхой товчхон мэдээлэл өгчэй гэж бодлоо. Хоёрдугаар та бүхнээс үлцэл өчмөр байна. Өнөөдөр намайг багш дээрээс нь лекц уншиж гин гэж одоо хэлж байна. Тэгэхээр би бол өөрөө одоо мэрэгжлийн лекц уншаад байдаг хүн биш. Мөн одоо мэрэгчлэрээ багш хүн биш. Гэхдээ бол одоо нэгэнт одоо тодорхой мэрэгжил эзэмшээд тэр чиглэлээр ард иргэдийн дунд тодорхой хэмжээнд ажиллаад мэдээж хэрэг хүмүүсийн урд гараа зураг телевизээр өөрийнхөө бодож явдаг, санал бодлоо бол хуваалцах тохиолдол гардаг. Гуравдугаарт би өнөөдөр бас нэг жоохон санаа зовоод байгаа юм гэвэл та бүхэн өнөөдөр миний сонсогчдын дундаас шууд одоо ингээ нүүр тулаад уулзж байгаа хамгийн бяцхан, хамгийн залуухан тийм сонсогчд маань болж байна. Би хэдий ч нэ одоо албан ёсны лекц уншаад байдгүй ч гэсэн түрүүн хэллээ. Ажлынхаа хүрээнд бол гадаад дотоодод очиж үг хэлэх, за илтгэл тавих тийм шаардлагууд бол гардаг. Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд оролцож байгаадаа би туйлын их баяртай байна. Бидний энэ цуврал лекцийг зохион байгуулж байгаа зохион байгуулагчдын зүгээс эх орны сэдвээр эх орондоо хайртай байх талаар, эх орныхоо хүү охин нь байх талаар ярьж өгөөч гэж надаас бол хүссэн байна. Тэгээд мэдээж хэрэг энэ сонгогдоод та бүхний өмнө боловсрал телевизийнхээ үзэгчдийн өмнө өөрийнхөө санал бодлыг энэ чухал сэдвээр ялангуяа нэг зэгтэй мөчөд одоо ярих нь бол нэр төрийн хэрэг гэж бодож байна. Нөгөө талаас бол бас одоо миний хийж бүтээсэн зарим нэг зүйл ярьсан зүйл бол зарим нэг хүнд бол бас хүрдэг байж магадгүй маа гэсэн тийм ойлголтыг төрүүлж байна. За түрүүний хэлсний дагуу би өөрийгөө товчхон танилцуулж намайг Чулууны Гаан Хуйг гэдэг Хас банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Эхнэр 4 хүүгийнхээ хамт амьдардаг. За 35 настай. 91 онд тусгай дунд 23 дугаар сургуулийг төгсөж байсан. 17 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Тэгээ 91 онд Монголын хөрөнгийн биржийн одоо анхны элсэлтийн гэх юм уу тийм ажилчдын тоонд бол орж брокер дилерийн курсыг төгсөөд хөрөнгийн биржид 17 настайдаа хян шалгагчаар бол орж байсан тэр шалгалтын нэг. Тэгээ маш их багасаа одоо та нарт дунд бол 13-та, 14-та, 15-та хүүхдүүд байна гэсэн. Тэгэхээр одоо 3-4 жилийн дараа л бас хөдөлмөрийн гараагаа эхэлж болох нь гэдэг тийм санаа бол энд бас байж болох юм тийм ээ. Мэдээж хэрэг бол би цаашаа сурах сонголт бол байсан. Гэхдээ одоо тухайн цаг үе бас арай өөр байлаа. Тэгээд хөрөнгийн бирж дөнгөж байгуулагдажсэн цоошин одоо байгууллага байсан учраас тэнд ороод ажиллах нь надад илүү сонирхолтой санагдаад тийм боломж гарсан учраас бол тэнд ороод ажилласан байна. Тэгээд нэг 2 жил ажиллачаад би шийдвэрээ өөрчилсөн. Ер нь нэг сургуульд сууж авч их сургуульд намын дуу сонсохгүй болохгүй нэ гэж бодоод тийм боломж бас надад тохиолдсон учраас Унгарт эдийн засгийн их сургууль гэж байдаг Будапешт хотын тэр сургуулийг англи хэлээр дүүргэсэн. Эцэг эхийнхээ буйнаар бол одоо дээд боловсралтай бас гадаад хэл эзэмшээд сайхан ажил хамт олонтой болоод 97 онд Монголд ирэхэд бол дахин нэг одоо сонголт хийх шаардлага гарсан. Ямар ажил хийх вэ? Сургууль төгсөөд бол заавал ажил хийх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Бид бол мөнх ус байдаг. Манай эцэг эхчүүд маань ч гэсэн биднийг бол нэг тодорхой хугацаанд тодорхой чинээнд хүргэчихэд бол бас нэг юм хүлээдэг. Тийм хүлээлт бол заавал байдаг. Тэрний юу гэхээр эргүүлж бид нар өгөх шаардлага гардаг. Тэгэхээр Монголын төв банк болох Монгол банкнд надад ажиллах бас нэг завшаан гарсан. Бас л тохиолдлоор аз тохиогоод би сүүлийн 10 жилд бол банк санхүүгийн салбарт хамгийн залуу захирал гэдгээр явсан. Өнөө хүртэл 10 одоо 5 болчлоо тий 16 арилжааны банкны дунд
хамгийн залуу захирал гэдгээр хэвээрэл яваад байгаа. Тэгээ энэ нь бол нэг талаасаа муу ч юм шиг тийм ээ, залуу ах бол бас тодорхой хэмжээний бэрхшээлүүдийг авчирдаг. Та нар ч гэсэн ажлын одоо байран дээр очихлоор тэрнийг мэдэрч магадгүй. Тэрэнд хамгийн гол нь та нар гутарч юм уу тийм ээ. Санаа сэтгэлээр унаж болохгүй тэр нас гэдэг бол хүний зүгээр нэг үзүүлэлт шүү дээ тийм ээ. Хүн бол өөрөө хийж чадж байгаагаараа сэтгэж чадж байгаа тэр хэр далаацтай сэтгэж чадж байгаагаар хэр нээлттэй сэтгэж чадж байгаагаар асуудал аль болох олон талаас нь хандаж чадж байгаагаараа бол өөрийгөө үнэлүүлээд тэр зохих өөрийнхөө хий гэсэн одоо бүтээ гэсэн эцсийг харъя гэсэн төслөө бол хэрэгжүүлэх боломжтой бол. Өнөөдөр бид аль болох энэ алсыг харсан зөв шийдвэрүүдийг гаргаж ажиллаж амьдрах нь бол маш их чухал байна. Нөгөө талаасаа бол би та нарт одоо яг зориуд ингээд захихад бол бие биендээ илүү их одоо хайр халамж өгч монголчууд бид бие бинийгээ дэмжиж түшиж ажиллаж амьдрах нь их чухал байна. Муулах, шүүмжлэх, хорон үг хаях маш их амархан байд юм байна. Тэр нь өөрөө бидэнд хинд нь нөгөө муулж байгаа талдаа ч гэсэн муулуулж байгаа талдаа ч гэсэн ашиггүй байдаг. Яагаад гэвэл Монголд ашиггүй учраас. Ингээд би нөгөө түрүүний ярьсан эх орон гэдэг сэдв рүүгээ орох гэж байна. Манайх энэ жил нэг үндэсний телевизийн мэдээний өмнө нэг бяцхан шторк явуулаад байсан. Тэрнийг санаж байна уу? Үгүй хөхтэй нөө. Нэг ураа явуулаад. Байна уу? Баггүй. Үндэсний телевиз үздэг байхад мэдээний өөр. Movie channel гэдэг юм үзэж магадгүй. Тэгэхээр бид их орондоо хайртай гэдэг гүр азаргай, сасар урамгай нэг шүлэг уншаад тийм ээ. Тэгээд Монголын талбайтай хөх тэнгэрийн үзүүр харагдсан тийм бид их орондоо хайртай гэдэг рекламыг бол явуулсан. Тэрийг яагаад явуулсан бэ гэхлээр бид мэдээж хэрэг банкны одоо арилжааны бизнесийн байгууллагын хувьд бол өөрийнхөө банкны брэнд буюу одоо нэрээ гаргах зорилго байсан. Гэхдээ үүний хажуугаар бол бид нэгэнт одоо нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага түүнийг бүрэн ухамсарласан байгууллагын хувьд бол зүгээр нэг реклам хийгээд өнгөрөх биш. Тодорхой нэг санааг агуулж хүмүүсийн оюунд сэтгэл зүрхэнд нь өөрчлөлтийг шингээж өгье гэдэг тийм санааг бол агуулж бид энэхүү урайгаа гаргаж ирсэн байна. Өнөөдөр эх орондоо хайртай байх. Хайртай гэдэг үгийг зөвхөн одоо өөрийнхөө хайртай хүндээ хэлдэг биш тийм ээ. Эх орондоо хэлдэг. Эх орон нэгтэндээ хэлдэг. Тэрнээсээ ичдэггүй байх. Сүл дууллаа бид нар ч одоо дуулдаггүй байлаа шүү дээ. Саяхнаас гэл дуулдаг болсон. Сая бид нар энэ бичлэгээс харж байлаа. Цээжин дээр гараа тавиад бидний сэтгэл зүрхэнд энэ эх орон гэдэг ойлголт бол шингэсэн байна гэдгийг бас ичихгүйгээр тийм ээ. Ингээд тодорхой үйлдэлээр ингээд цөмөр биеиндээ харуулдаг болъё. Энэ бол ичих ёстой зүйл биш гэдгийг бид нар харуул одоо нэг үзэгдэл болоод нийгэмд бол хүмүүсийн донд маш их хурдцтай одоо төгж байна шүү дээ. Яг тийм зорилготой байсан. Эх орондоо хайртай хүн өнөөдөр ямар байх ёстой юм бэ гэдэг талаар цөмөрөө яриа өрнүүлээ, мэтгэлцээ өрнүүлээ. Энэ талаар зүгээр ингээд эх орондоо одоо үнэн шудраг түүнийхээ төлөө дайн болвол одоо очиод ингээд бууны урдуур ороод ингээд өгөхөд бэлэн гэдэг ингээд андгаалаа тангаргалаад явах биш. Өдөр тутамдаа жирийн иргэд бид нар эх орондоо хайртай түүнийг харуулж амьдрья гэдэг тийм санааг л. Тэгээ бид нар юу хийсэн бэ гэхээр маш энгийн зүйлийг хийсэн. Гялгар уут байдаг шүү дээ тийм ээ. Гэхдээ энийг бол ихэнхдээ дэлгүүрээс гарахтаа худалдаж авсан бараага талхаа хийгээд ингээ гардаг шүү дээ. Тэр уутнаас бид нар монголчууд нэг хэдэн жилийн дотор салын ангижрээ. Бид нар социализмын үед баг байхдаа би нэг картныхаа бараанд ч юм уу гүйж хахад нэг юм даавуу уут, санхүү уут бариад ингээд тэрнийг нэг удаа биш үү? 1-2 жил хэрэглэх тийм боломжтой угаагаал дахиад хэрэглээд байдаг гэсэн байхгүй. Тэгээ бид их орондоо хайртай гэсэн хас банкны ийм уутыг гаргасан. Тэр уутайгаа ингээд хүмүүс тарааж эхэлсэн. Даавуу уут. Тэр даавуу уутыг хаана үйлдвэрлэсэн байсан? Монгол. Ямар хүмүүс үйлдвэрлэсэн? Монгол хүмүүс үйлдвэрлэсэн. Тэр уутыг худалдаж авахлаар хэн орлогыг авах вэ? Монгол хүмүүс авах. Бид нэр өшөө цаашаа явсан. Мэдээж хэрэг хас банкны харилцагч байх хэрэгтэй.
Тэгэхээр өөрийнхөө зээл авцсан байгаа хүмүүсээр оюулсан байхгүй. Энэ бол бас нэг бизнес явах. Нөгөө талаас нийгмийн хариуцлага гэдэг зүйлийг одоо жинхэнэ яруу тодор харуулахын тулд бид нар хөгжлийн бэрхшээлтэй одоо та нар дахир дутуу гэж бид нар одоо дундаа ярьдаг байсан. Одоо бол илүү одоо юу гэдэг зөөлнөр бол хөгжлийн бэрхшээлтэй тийм 100 гаруй эмэгтэйчүүд ажилуулдаг байсан. Цэхэд өгөөд тэр уутнуудыг оюулсан. Тэгээд мөнгө нь урт хөрш рүү биш Монгол хүнд. Өнөөдөр ажлын байраар тэр болгон хангагдах бололцоогүй. Бидэнтэй адилхан эмтгч боломжоор хангагдаагүй их орон нэгт зовж байгаа хэдтэй ингээд тэр мөнгийг ингээд шилжүүлье гэдэг үрээ гаргасан. Тэгээ үүгээрээ бид нар манай хас банк болон хамт олон маань их орондоо хайртай гэдгийг ингээд харуулчаа гэдэг. Тийм л жоохон санаа. Жоохон юм шиг байж байж хэрвээ хүн болгон хийгээд ирвэл манай улс орон хөгжих боломжтой. Нөгөө нэг одоо ханшин савлаад байгаа тэр нэг доллар одоо ногоон гэж аав ээж чи ярьдаг баг. Тэр хатуу валют гэдээ яриад байдаг юм Монголоос гарах нь багасах юм. Яг гэвэл тэр долларыг олж ирэхийн тулд бол бид нар маш олон жил ууггүй хөдөлмөрлсөн. Манай та нар биш. Танаа эцэг эгч биш. Тэрний танаа аав ээж чинь аав ээж нар том үйлдвэрүүдийг босгохын тулд тэрнийг ажилуулахын тулд өнөөдрийн хэмжээнд бүтээгдэхүүн гаргаад гадагш нь экспортлохын тулд бол ажиллаж ирсэн байна. Тэгэхээр энийг үндэсний баялагаа бид нар хайрлах ёстой маа гэдэг санаа. Тэгээ эх орондоо хайртай байна гэдгийг бол өнөөдөр энэ анги танхим дотроо сууж агаад найз нөхөдтэйгөө харьцаж тоглож байхдаа хүртэл бид нар эх орноо ингээд зүрх сэтгэлдээ шингээгээд ингээд бодоод явдаг бол эх орондоо хайртай гэдгээ үйлдэл бүрээр харуулад явж болох юм. Жишээлбэл өглөө годамжаар явж байгаа нэг хүүхэд чихрийн цаас хайчвал найзаа бити ингэж хаяачаа те эн чинь бидний улс орон шүү дээ тийм ээ. Манай хоттой хайртай цаас чи би авчи бити дахиж хайраа гэдэг нэг. Та нар эффектийг хараарай. Тэр хүүхэд ичнэ. Дараагийн удаа хаях гэснэ бодоод кармаалаад юм. Тийм жижигхэн үйлдэлээр бид нар өөрсдөө энэ орныхоо жинхэнэ эзэднэ гэдгийг харуулах боломж байгаа байхгүй. Би бол одоо тийм зарим хүмүүс бол бүр нэг тийм өглөө жогон чиг явдаг бодомж. Тэгээ тийм болоорой гэж хэлж байгаа юм биш шүү. Гэхдээ илт бүдүүлэг буруу юм хийжээвэл авч засаад хэлчих хэрэгтэй. Би эндээ шаардлага тавьдлаас эхлээд бид нар эх орноо хайрлаж хамгаалъя. Жинхэнэ эзэн нь болъё гэдэг санааг би та нарт хэлж байна. Магадгүй гэр бүлтэйгээ ингээд туулан хэрэг дээр очиод амарсан зөндөө хөлтөд байгаа хта. Магадгүй байгаа бах. 100 очиж бид нар галт төлж мах шарж иддэг штэ. Тэгээд яадаг вүлээ? Хог гардаг штэ. Тэгэд бид нар биш. Гэхдээ зарим хүмүүс бидний хажуу сууж исэн хүмүүс галт төлчээд галанда тэр шил ууттай хогоо хийчихэд ингээ яваад өгдөг штэ тий. Тэр бол одоо наадсахын бид нар дорноо хичээгээд ажилчвал засаж залруулж болох боломжтой юм байгаа байхгүй. Хин нэгнээс тусламж авахгүйгээр та нар өөрсдөө найз нөхөдтэйгөө дараа нь байгаль дээр гараад амрахтаа энэ бидний гэр манай эх орон гэдэг тийм хандлагатайгаар хандчихвал бид нар та нарын үр хүүхэд та нар өшөө одоо том хүн болоод хөгшрөөд өөрсдийнхээ ач нарыг ингээ явж байгаад газар тэр хүүхэд чинь ингээ ухаж хахад доороос нь тэр ялзарсан уут гарч ирэхгүй л гэсэн үг шүү дээ. Өнөөдөр энэ ямар сайхан байгаль дэлхийг манай өвгдөөц бидэнд ингээд аваад үлдээлээ тийм. Эний чинь бол зүгээр авч үлдэж өгөөгүй шүү дээ. Энэ бидний одоо мэддэг одоо газрын зураг дээр Монголыг бол хүн болгоо хараад таньдаг л да. Тэрний төлөө энэ хавтгай сантиметр бүрийнхэн төлөө бид нар манай өвгдөөц бидний аав ээж нар өвөө эмээ нар зүрх сэтгэлээ цусаа урсгаад өгөөд бидний төлөө бидэнд энийг ингээ аваад өгцөн байхгүй. Зүгээр авч өгөөгүй тийм үү. Монгол гэдэг энэ тусгаар улсыг бол тэр хүмүүс бол амиараа авч өгсөн. Тэгэхээр тэрнийг бид нар хайрлах ёстой байгаа байхгүй. Дээр нь нулимх биш. Бид нар энэ дээр нэг гიშгтэй хүртэл болгоомжтой гэж. Тийм л бодолтой хүмүүс яг энэ анги дотроос гарч ирээсэй гэж би хүсэж байна. Тэгээ миний энэ ярьсныг санаж байгаарай. Манай монгол хүүхдүүд бидний ирээдүйн хойч маань хангалуун сайхан амьдрах ёстой. Хүн бүр дор дороо хоримтлалтай болдог. Хоримтлалтай болох